Хэрхэн хөрөнгө дахин үнэлэх вэ? Үндсэн хөрөнгийн менежмент хэсгийн гүйлгээ цэс рүү орж хөрөнгө дахин үнэлэхийг сонгоно. Хөрөнгө дахин үнэлэх нь компанийн эсвэл хувь хүний эд хөрөнгийн үнэлгээг тухайн зах зээлийн нөхцөл байдал, эдийн засгийн өөрчлөлтөд үндслэн шинжлэх үйл явц юм. Энэ нь хөрөнгийн үнцийн өсөх эсвэл буурах үед санхүүгийн тайланд нөлөөлж татвар хөрөнгө оруулалт зэрэг шийдвэр гаргалтад чухал үүрэг гүйцэтгэдэг. Нэмэх товчийг дарна. Аль салбар хилцээний бараа гэдгийг сонгоно. Төлбөө дахин үнэлэх гүйлгээ хийсэн болгоно. Гүйлгээний огноог оруулна. Хөрөнгийн код хэсгээс ямар хөрөнгийг дахин үнэлэхээ сонгоно. Анх ашиглалтанд авсан огноо анхны өртөг нийт хуримтлагдсан элэгдэл зэрэг мэдээллүүд харагдана. Дахин үнэлэх үнийг оруулна. Дахин үнэлсний дараа элэгдэх хугацааг оруулна. Хадгалах товчийг дарснаар хөрөнгө дахин үнэлэлт амжилттай үүснэ. Гүйлгээ товчийг дарж гүйлгээний дэлгэрэнгүй мэдээллийг харна. Хэвлэх товч дээр дарснаар баримтыг хэвлэн авах боломжтой. Үндсэн хөрөнгийн менежмент цэс рүү орж лавлгаа хэсгээс дахин үнэлэлтийн лавлгааг сонгоно. Гүйлгээний огноог тааруулан хайх товчийг дарна. Гүйлгээний дугаар дээр дарж дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.